Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэндчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид шөнөхийн дугаараараа та бүхэнтэйгээ очрон залгаж байна. Энэ цаг мөчид төрсөн өдрийн баярын тохиож байгаа охин бахатгуулийнхан зүгээс төрөөлж эсгсэн ээжтэй баярлалаа хэмээн Аяна ихчид маань илгээсэн гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Хамтдаа өнөөдөр охин үрийн төрөөлж эсгсэн ичи бурхныг нь гинтийн бэлгээр баярлалцгаая. Энэ өдрийн мэндийг дахин хүргэе үзэгчтэй мэндчилгээ хүргэлт маань ээлжид шинэхэн дугаараа бэлтгэхээр Аяна ихчигээ зорин хөрөлцөн ирээд байна. Энэ өдрийн мэнд хүргэе ихчээ. Баярлалаа. За ажил хал өндөр байна уу? Өндөр. За баярлалаа. Тэгээд Аяна ихчээ эрүүл мэндийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж ээдээ энэ цаг мөчид бас л ажил хөдөлмөрөөр үргэлжлүүлсээр эрхэм сайхан ажилсаг бүсгүй танд гэж хаяглаад ийм гоё мэндчилгээ ирсэн байна. Гарц минь маш гоё цэцгийн баглаа тэвэр дүүрэн бэлэг байна. Тэгэхээр энэ мэндчилгээний утга учирыг хоёулаа тодорхой болгох үүднээс өнөөдөр 2 сарын 23-ны өдөр. Энэ өдрийн тухай бас урсамжаас хуваалцъя. Таны хувьд ямар өдөр вэ? Бага охины төрсөн өдөр. Охины нас үвж 25 хүрч байна. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр мэдээж ирсэн явдал маань ч гэсэн түүнтэй шууд холбоотой гэдээ ойлгочиход болно миний их чи ажиллаа хийгээд байж хат нь учиргүй гинт бичлэг цэцгийн маглаа болохоор их гайхаж байгаа болов? Гайх чинь харин гинт гайх. Түүний түрүүнд бичлэгнийхэн ихэн танд энэ цаг мөчид 2 дахь охин өрөө энгэртэн үлгээдэж авч орчлон гээгүүлсэн сайхан өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. За одоо Аянагч хоёулаа энэ цэцгийг авахаас өмнө онцгойлон охиных нь тань шингээж хийсэн сайхан үгсийг нь хамтдаа сонсъё. Тэгээд бэлгээ гардан авъя. Энгэртэн нааж эвийлэн номойг үсгэж, ангар урган хөхүүлж, алтан дэлхий төрүүлж өсгсөн эрхэм сайхан ижимэн тандаа баярлалаа гэж энэ мэндчилгээ хаяглагдсан байна. Элсэн говийн ширхгийн тоогоор ээждээ охин нь дэндүү их хайртай шүү. Эвэлсэн сүхтэн залгилж хүн болсон учраас ээж минь та охиндоо бурхнаас ч илүү үнэтэй шүү. Халуун хөвлөд тань бүрлдэж хүн болсон учраас хайрлахгүй байхын аргагүй шүү миний ээжээ. Хамаг сайхан бүхнийг нь хүртэж орчлонд би хүн болсон учраас одоо танийгаан хүндлэхгүй байхын аргагүй шүү. Газар дээр ганцхан бидний гэж ижимэн та тунчиг их хичээсэн шүү. Одоо харин болноо миний ээжээ. Орчлонд үрсийнхээ төлөө бусдаас дутаахгүй гэж бүтэн нойртой хонж үзээгүйг нь охин нь мэднэ. Бүлээн цайгаач залгиж амжилгүй бидний төлөө хичээснийхтэй нь харин охин нь санаж явдаг юм шүү. Одоо тэнгэрийн дор танийгаан жаргах уул шиг том бодлын дор охин нь дараатаа яваа шүү. Ээж минь харин эрүүлийнх байгаарай. Та минь энэ орчлонгийн хамгийн мундаг ээж шүү. Тандаа охинтой болсон өдрийн мэндийг хүргье гэж мэндчилгээ ирсэн байна. За тэгээд охин өрийнх нь хайр шингэсэн цэцгийн баглааг өргөн барья. Хүлээн авна уу? Би ээжийнхээ нууж унахсан үлэмсэн нуугтаж ургасан цэцэг юм. Би Аянагч охин нь их олон зүйлийг хэлсэн. Тэгээд хүний амьдрал жаргал зовлон ээлжилж байдаг хорвоод жаргал ирвэл ташуурч болохгүйг, зовлон ирвэл нугарч унаж болохгүйг ижимэн л надтай ээдээ тунчиг ухааруулсан шүү. Тийм ч учраас тэр сайхан хүнээс ургасан цэцэг нь би болохоор хүний дайтай явах гэж хичээж л яваа юм шүү гэсэн. Тэгээд одоо хоёулангийн бичлэгийг бас онцгойлон үзээд сууж байгаа. Ээж яаж хүлээж авсан бол надад хэлэх үг байгаа болов гэд их тогтолж байгаа болов. Төрсөн өдрийн эзэнд хандаж гоё үг хэлээ тийх үү? Төрсөн өдөр нь болж байгаа охиндоо баярын мэнд хүргье. Ээж нь охиндоо хайртай шүү. Сонцгойлон бичлэгтээ дурдахад охин нь ээжийнхаа энэ сайхан эвэл хайрыг хүртэж онцгойлон дүүргийнхаа боловсролын салбарт ээдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа спортын манлайлагч маш мундаг тэргүүний залуусын нэг шүү дээ. Налах юм аа. Тэгээд охиных нь ажил үйлс бүтэмжтэй сайхан болтгой. Тэгээд охин өр төрүүлсэн ижи танд баярын мэнд хүргэе. Одоо охтуудынхаа, өвгүүдийнхаа, ач зээ нарынхаа хайр инрэлд жаргаад л байгаарай миний хичээ. Баярлалаа. Шичүрсэн сарнараа жабахсан шагнараа анашым бір өзіңсің Anашыма шалқып өлсе, алдымда ұзақ жүрсе,
жыр толғайды